За сайн мэцхан уу манай Dark Image channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байхan бол Dark Image-гээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг. Үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хүсэх юм бол дараагийн дугаараа сонсоод subscribe болон notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. Би энэ дугаараа яг орчуулад тэгээд өнөөдөр ингээд бичээд рекорд хийж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг энэ болсон хэрэг бол яг өнөөдрөөс 2 жилийн өмнө буюу 2024 оны яг 4-р сарын 1-нд болсон хэрэг байлээ. Тэгээд өнөөдрийнхөө он цагийг харсан чинь яг 4 сарын 1 болцсон санамсаргүйгээр ингээд яг таарсан бэлээ. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ ярьж эхлэе. За энэ охины нэрийг болохоор бичгтээ болохоор SADE гэж бичдэг. Тэгтээ дуудлага нь болохоор Shade гэдэг юм лээ. За тэгээд заримдаа би хаяа Sade ч юм уу эсвэл хаяа Shade гэдэг яг зөв дуудлагаар нь явах бах. Хэрвээ тэгэх юм бол би нэг л үнийг ярьж байгаа шүү. За Shade Robinson нь 2004 оны 5 дугаар сарын 10-нд Mississippi мужийн Vicksburg гэдэг хотод төрсөн. За 2 нас хүрэхээс өмнө ээж аваа хоёр нь салаад ээж нь охиноо аваад миний амьдардаг Illinois мужийн хажуугийн муж болох Wisconsin Milwaukee руу нүүсэн. За охин эмээ өвөтэйгөө амьдрах маш их дуртай. Тэгээд ч удалгүй ээж нь өөр хүнтэй гэрлээд Shade Adriana гэдэг эмэгтэйдүүтэй болсон. За өөрийнхөө төрсэн автагаа маш татан холбоотой байдаг. Хойд агуун ч гэсэн охинд одоо маш сайн яг л өөрөө охин шигээ хайрладаг. За бага байхдаа зөндөө дугуулan спортод явдаг байсан ч том болоод тэр тусмаа өсвөр настай болоод ирсэн чинь хичээлдээ модож автагаа одоо төрсэн автагаа тур амьдрахаар өөр мужи руу нүүсэн. За автагаа хэсэг амьдарч агаад буцаад Milwaukee хотод ирж ахлах сургуулаа дуусгаад коллежд орсон. За ахлах сургуульд сурдаг байхдаа маш сайн эрэгтэй найзтай харамсалтай нь хүчндүүлж тэрнээсээ ороод маш их сэтгэл готролд орж хэсэг байсан ч гэсэн удалгүй сэтгэл санаа ч гэсэн гайгүй болж өөрөө ч гэсэн дараа нь хичээлээ маш сайн хийж сургуулаа бүр 1 семестрийн өмнө дуусгаад коллеж хүртэл орч чадсан. За 19-т болоод гэрээсээ нүүж гараад өөрөө 2 давхар ажил хийж агаад байр түрээсэлдэг бүх юм өөрөө төлдөг маш их биеэ даасан охин болсон. Тун удалгүй буюу 20 насныхаа төрсөн өдрөөр коллежоо төгсөх байсан. Тэгээд бодож байгаа дуусаад Америкийн зэрэгт элсэж орё гэсэн бодолтой байсан. Яагаад тэгэхээр гэрийнх нь аав нөгөө нь аваа ах нь гэд бүгдээрээ Америкийн зэрэгт явж исэн болохоор тэгээд ер нь л ээж автагаа маш ойр дандаа ярьдаг, нийтэж сайхан сэтгэлтэй охин байсан. За ингээд 2024 оны 3 дугаар сарын 31 буюу өнөөдрөөс яг 2 жилийн өмнө Shade нэг залуутай анхны болцоонд явах гээд тогтлоод хүлээж исэн. За энэ залуутайгаа яг хаана яаж уулзсан нь мэдэхгүй ч энэ залуугийн ажил дээр нь танилцсан байх гэж хүмүүс бол таамагладаг. За Shade урд нь хүчингийн хохирогч болж исэн болохоор ер нь их болгоомжтой байдаг. Тэгээ найзууд болон гэрээхэндээ Life 360 гэд өөрийнх нь хаа байгаа газрынх нь байршлын зааж өгдөг аппликейшн байт юм байна л да. За тэрэн дээр өөрийнхөө одоо хаанагаа юу хийж байгаа. За одоо юу хийж байгаа ч одоо юу ах вэ? Ер нь байршлыг хэлж өгдөг. За тийм аппликейшнтэй. За тэрэн дээр бол гэрийнх нь бол найзууд нь Shade-г хаана юу хийж явж гин гэдгийг нь бол хараад байж байгаа. За ингээд 2024 оны 4-р сарын 1-нд Shade болцохж байгаа залуу руугаа өдрийн 4 цагийн үед хаана болцох юм бэ? Би 5 цагт очиж чаднаа гэхэд нөгөө залуу нь өөдөөс нь Twisted Fisherman гэдэг газар уулзъя. Би тэндээс нэг бичиг авах ёстой гэж хэлээд тэр хоёр тэр газартаа 5 цагийн үед уулзсан. За тэгээд энэ хоёр юм идчихэд 6 цаг 20 минутын үед Dukes on the Water гэдэг бас өөр нэгэн газар руу очсон. За энэ залуу яг тэр газрыг сонгосон. За яагаад тэр газрыг сонгосон бэ гэхээр урд нь энэ залуу тэнд урд нь ажилладаг байсан болохоор ажилчтайгаа ингээд таньдаг.
За тэгээд Америкт чинь 21 наснаас доош насны хүүхдэд ерөөсөө архи хөвж болохгүй. За тийм болохоор Шадейд тэр залуугийнхан таньдаг ажилчтай нь одоо архи пив ч юм уу те коктейл хууль бусаар ингээд өгч байгаа байхгүй юу. За энэ уулзсан залуу нь 33 настай, Шадейээс бүр 14 насаар ах. За тэгээд энэ хоёр дахь бааранд орсон бичлэгийг нүцэн чинь энэ хоёр ингээл бааран дээр суугаал хоорондоо ерөөсөө нэг юмч ярихгүй тэр залуу нь Шадейтэй юм ярьж байгаа ч юм байхгүй хажуугийн хоёр остойгоо байн яриад байсан. За ингээд хэсэг байжгаад оройн 9 цагийн үед энэ хоёр баарнасаа гараад Шадейн машин суугаад тэр залуугийн гэрлүүн явсан. За ингээд хамгийн сүүлд амьдаар нь Шадейг харсан нь бол тэр үе байсан. За тэгээд маргааш өдөр нь буюу 4-р сарын 2 нь Шадей ажилдаа ирэхгүй болохоор ажлынх нь мессеж бичсэн чинь мессеж нь бүр одоо sent ч гэж гарч ирэхгүй ерөөсөө очихгүй байсан. За тэгээд Шадей болохоор ажилдаа ерөөсөө хоцордгүй ердөө ингээл 5 минут хоцрох байсан ч гэсэн босс юм уу менежер руугаа байнгын мессеж бичдэг байсан. За ингээд ажилдаа ирэхгүй болохоор менежер нь гэрт нь очиж шалгачаад ирээгээд гэрт нь очиод хаалгын төгссөн чинь хинч ерөөсөө хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь шууд Шадейн ээж ааврын залгаад хэлсэн. За ээж нь охиныхоо байршлыг хараад утсан чинь Шадей 9 өнгөрөөд эрэхтэн гэрт нь очсон. За тэр нь бас хөршийн камерт бичигдсэн. За дараа нь 12 цаг 45 хүртэл тэндээ байжгаад нэг өнгөрөөд Шадейн гэрийн хажуугаар өнгөрөөд цаашаага явсан бас бичлэг камерт бичигдсэн. За энэ бүхэн бол ерөөсөө Шадей биш байх магадлалтай. Яагаад гэх юм бол энэ бүгд чинь утасных нь байршил нөхгүй. За ингээд шөнийн 1 цаг 33 минутын үед Pleasant Valley Park гэдэг манай Монголын цэцэрлэгт хүрээлэн шиг за нэг тийм газар очсон. За дараа нь дахин цэцэрлэгт хүрээлэн шиг газар руу очсон. За иймэрхүү байдлаараа өөрийн 4 цаг 30 минут хүртэл наашаа цаашаа цэцэрлэгт хүрээлэнгүүдээр паркаар ингээл яваал байсан. За ингэж явж байгаад 4 цаг 40 минутын үед утасных нь батарейн досож утас нь унтарсан. За ингээд маргааш өглөөний 7 цаг 29 минутанд хоёр эмэгтэй алхаж явж байгаад нэг эрэгтэй эзэнгүй барилгын өмнө зогсоолд тавьсан машинаасаа гараад дотор нь галт тавьчаад яваад өгсөн. Бүр ингээд юу ч болоогүй юм шиг. За тэрийг нь харсан хоёр эмэгтэй бол цагтаа дуудаад цагтаан дээр 8 цагийн үед хэргийн газар дээрээ харахад машин бол тэр чигээрээ шатсан байсан. За ингээд машиныхаа мэн номероор Шадей Робинсоны машин болохыг нь бол олж мэдсэн. За хоёр эмэгтэйчүүд машиныг шатаасан хүнийг дурсалж хэлэхдээ болохоор өндөр, шар арьстай, саарал малгайтай цамц өмссөн гэж хэлсэн. За тэр нь бол хажуугийнх нь хөршийн одоо хаалганы камерт бол бичигдсэн байсан. За энэний дараа яг тэр өдрийн 5 цаг 30 минутанд нэг хоёр эрэгтэй далайн эргийн хажуугаар алхаж явж байхдаа далайн эргийн хажууханд нэг хүний хөл шиг зүйл байхаар нь шууд цагтаа дуудсан. За тун удалгүй цагтаа нар хурж ирээд тэр олцсон хөлийг 150 см-ийн өндөртэй хар эмхтэй хүний хөл байна гэж шууд шинжилгээгээр олж мэдсэн. За энэ бүхэн Шадейг алга болсон гэж мэдэгдэхээс өмнө болсон зүйлүүд цагтаа нар ерөөсөө мэдэхгүй байжгаад ээж аав нь тэр өдрийн оройн 9 цагт цагтаа нарт алга болчлоо гэж мэдэгдснээр одоо цагтаа нар шатсан машин мөн далайн эргээс олцсон хөлийг хооронд нь ингээ за холбоотой байх боломжтой байна гэд мэдчих байгаа байхгүй. За далайн эргээс олцсон хөл ерөөсөө өмхирж өгчөж эхлээгүй байсан болохоор дөнгөж цайханаас барсан эмхтэй байна гэж бас таамагласан. За ингээд яг тэр өдрийн орой буюу 4-р сарын 2-ны орой Шадейг алга болсон гэсэн дуудлага цагтаа нарт ирж цагтаа нар бол шууд Шадейн гэрлүүн нэгчгээр явцгаасан. За гэрээс Шадейн хаана байгааг нь мэдэх хангалттай баримт байхгүй байсан учраас утасных нь мессежийг уншиж агаад Maxwell Anderson гэдэг эрэгтэйтэй болцоонд явсныг нь олж мэдсэн. За Maxwell-ийн талаар жоохон ярихад Maxwell Anderson 33 настай өөрөөсөө 14 насаар дүү охинтой болцоонд гарах гад уулзсан байгаа байхгүй юу. За Maxтай өөрийнх нь ажилдаг ажил дээр нь бол энэ хоёр танилцсан байх магадлалтай. За Max бартендер хийдэг 1990 оны 5 дугаар сарын 26-нд маш баян айлд хүн олж төрсөн.
За маш том байшинд амьдардаг аав нь 2 том даатгалын компанитай. Тэгээд Максыг таньдаг хүмүүс нь хэлэхдээ болохоор маш их өөрийнхөөрөө хүсснээрээ өссөн, ээж аав нь бараг л үгүй гэж хэлдэггүй, дандаа өөрийнхөөрөө зүрхөдэлдэг тийм эрэгтэй гэж бол дүрсэлж хэлсэн. За цагдаа нар Максыг Шадейн хэрэгт холбоотой байж магадгүй гэхэд нь бол нэг гайхаагүй. Яагаад тэгэхээр урд нь 2-3 удаа хүн зодсон хэрэгээр цагдаа нараас анхааруулга авч исэн бэлээ. За яасан гэхээр 2014 онд Макс 24 настай байхдаа хамаатныхаа эгчтэй хэрэлдээд түлхээд газар унтсан байхад нь шал руу баахан гэрээ тэрэгсэл шидэд. За дараа нь утсыг авч хулгайлаад машиныг авч цухтаагаад машиныг аваарт оруулаад ямар ч авах юмгүй болгосон. За дараа нь 2015 онд бас хамаатнуудаараа цуглдсан байжсэн чинь нэг хамаатных нь хуйнаад Максыгаа сэтгцэн эвлэгт үзүүлээч гэснээ сонсоод зодоод за дахин цагтаад баригдсан. За дараа нь 2019 онд Макс 29 настай байхдаа тэр үеийнхэн одоо найз охинтойгоо явж байхдаа найз охинтойгоо ингээл жоохон хэрэлдэжсэн байна л да. Найз охиныгоо ингээл үгээрээдэл байжсэн чинь нэг танихгүй залуу хажуунаас нь хараад бойлгээд хэлсэн чинь шууд Максийн уур нь хүрээд тасралтгүй тэр залууг зодсон. За тэрнээсээ болоод 1 жилийн тэнсэн мөн 25 цагийн нийтийн ажил хийх шийтгэлийг авсан. Бас дээрээс нь $7,000 тэр залууд бол төлөх шийтгэл авсан. Тэгээд энэ $7,000 нь болохоор эмнэлгийн зардал бас эмнэлэг твтснээс болоод ажилдаа явж чадаагүй энэ зардал гэж бол тэр эрхтэд төлсөн. За Максийн хувьд бол нэг иймэрхүү маш түргэн ууртай хэрцгий төрлийн залуу. За ингээд цагдаа нар бол 4-р сарын 4-нд Максыг гэрийнхэн гадаа алхаж явж байхад нь бол баривчилж авсан. За тэгээд задлан шинжилгээгээр далайн эргээс олцсон хөл бол Шадей Робинсоных мөн утга юм уу эрттэй зүйлээр зүсэж хайсан байна гэж тогтоогдсон. Мөн шатсан машинаас Шадейн яг тэр өдөр өмсөж явсан хувцас хагас шатсан байдалтай олцсон. За дараа нь Максийн гэрээг нэгжээд үзтэл одоо гэрийн подволны шат бол нийл цус болсон. Тэгээ цаашаага яваад үзэхэд подволд бүр янз бүрийн секс хэрэглэгдэж болох тамлах хэрэгслүүд, гарны гав, таазан тогтоосон үлгүүр, орыг тойроод хийсэн хөшиг, за тэгээ цаатлын ширээнээс нь сүх, буу, янз бүрийн хутгнууд, тэгээ бас хэд хэдэн пластик, бензиний савнуудыг олсон. За мөн Максийн унтлагын өрөө болон нойлын өрөөнөөс цус олцсон нь Шадейн цус биш, бас Максийн ч цус биш болж таарсан. За тэгэхээр гэрт бас өөр хүн байсан болж таарч байгаа хгүй. За ингээд 4-р сарын 6-нд Шадейн нөгөө хөл болон биеийн хэсэгнүүд машины зогсоолоос олдсон. За амтан Шадейн зогцыг ийм болгосноо, эсвэл Максийн болгосноо тэрийг бол мэдэх боломжгүй. За ингээд шоронд байгаа Макс бол 1-р зэргийн хүн алсан, цогцос мөчөлсөн, гал тавьсан гэдэг 3 хэрэгээр бол баривчлагтаад шоронд байгаа. Тэгээ ерөөсөө барьцаагаар гарах эрхгүйгээр. За ингээд Максыг шоронд байх хооронд Шадейн цогцсны хэлтэрхий хэсэгнүүд янз бүрийн парк цэцэрлэгт хүрээлэнгүүдээс бол олдчихсан. Мөн их биенийх нь хэсэг нь далайн эргээс олдсон. За тэгээд олдохдоо болохоор нэг хөхийг нь таслаад авсан байснаас харуул алуурч нь хөхийг нь зүсэж авсан нь өөрөө гаж донтой тэрнээсээ таашаал авдаг болохоор тэгээд зүсэж авсан гэж үтсэн. Эхэндээ болохоор цагдаа нар бодож байсан байхгүй яг зүгээр цогцыг нуух гэж тэгэж хідэн хэсэг болгосон байж болохч тэгэж хүний хөхийг зүсэж авах бол ямар ч ялгаа гарахгүй цогцос нуухад. За тийм болохоор мөрдөн байцаагчид алуурчин зөвхөн таашаал авах гэж ингэж зүсэж хайсан байна гэж бол таамаглаж гаргаж ирсэн. За ингээд сарын дараа буюу 5 дугаар сарын 18-нд Шадей алуулснаас сар гарангийн дараа нэг гар нь Иллиной мужийн нуурнаас олцсон. Бүр бүхэл бүтэн нэг мууч дамжаад явцсан байгаа байхгүй. За ингээд хэдэн хэсэг болсон цогцснуудыг бүгднийг аваад задлан шинжилгээд өгөхөд цогц одоо удаан усанд байснаас болоод яг юу тохиолдсныг хэлэхэд бол маш хэцүү байсан. За Шадейг яг яаж өгснгийг хэлж чадахгүй
байсан ч ямар ч л байсан хутгалуулж өгсөн байх магадлалтай гэдгийг нь бол тодорхойлж чадсан. За тэгээд хамгийн харамсалтай зүйл нь бол одоо болтол охины толгой нь олдоогүй. За ээж нь Макс руу хэд удаа захиа бичээд охиныхоо толгойг хаанагааг олж мэдмээр байна. Охиныгоо одоо бүрэн бүтэн оршуулмаар байна гэж хэлсэн. Дээрэс нь бас Максийн ээж аав руу хүртэл захиа бичсэн ч одоо болтол хариу байхгүй. Макс ч гэсэн хаанагааг нь бол хэлээг байгаа мөлий. За Макс шоронд барьцаагүй шоронгоос гарч чадахгүй шүүх хурлаа хүлээгээд байж ахт нь гэрийнх нь бол байшингийн зарцсан. За магадгүй өмгөөлөгчд нь мөнгө өгөхгүй зарсан байж магадгүй. Эсвэл нотлох баримт дахин олуулахгүйгээд зараад цэвэрлээ зарцсан ч байж магадгүй. За ямар ч л байсан Максийн гэрийнхэн бол маш алдартай улаан зайн буруутай хүмүүсийг хэрэгээс нь мултруулдаг өмгөөлөгчийг бол хөлсөлж авсан. За тэгтээ хичнээн ийм лаг өмгөөлөгч хөлсөж авсан ч гэсэн маш олон нотлох баримтууд байсны дээр дахин нэг маш чухал гэрч гарч ирсэн. За тэр нь хэн байсан бэ гэхээр Максийн найз нь танилцаад 2 жил болж байгаа. За тэгээд аллах гарахаас 1 сарын өмнө буюу 3 дугаар сарын 5-нд Макс тэр найзаагаа гэртээ авчираад подол руугаа оруулаад өөрийнхөө секс өрөөг харуулсан. Одоо секс тамалдаг өрөө гэх юм уу? За тэр өрөөгөө харуулсан. Тэгэнгүүт найз нь эхлээд зүгээр л ингээд секс их гэд өөрөө ийм өрөө хийсэн юм уу гэд бодж итэл подол тэр чигтээ пластик уут ороогоод наагаад дэвссэн байсан. За тэгэхээр найз нь яагаад ийм пластик дэвссэн бэ гэд асуусан чинь Макс хэлэхдээ болохоор би хүн алж үзмээр байгаамаа. Хүн алвал ямар мэдрэмж төрдгийг үзмээр байна. Дээрээс нь би алах хүнээ олцсон. Шадей гэд нэг охин байгаа. Би эхлээд тэр охиныг болцоон дурна. Тэгээ 3-4 пив мө коктейл уулгаж байгаад гэртээ авчираад ална гэж бодож байгаа. За болцоон дурахад үгүй гэж хэлж магадгүй. Тийм болохоор би бүр 4-5-6 удаа асуухад ч бэлэн байна. Тэгээ зөвшөөрөнгүүт нь гэртээ авчираад том өрөөнд байхад нь буу гаргаж ирээд подол руу дагуулж ороод хүссэн зүйлээ хийлгүүлнэ. За дараа нь буудаад цогцыг хэсэгчлээ дотоор нэг тарааж хайна гэж хэлсэн. За энэ бүгднгийн тэр найз нь шүүхийн бүрэлдэхүүний өмнө хэлчихэж байгаа байхгүй. Тэгтээ яг уу энэ найз нь те хамгийн сүүлд шүүхт ингээд нотлох гэрчээр ингээд хурж ирж байгаа нь сайн байна. Гэхдээ тэр үедээ найз нь ингээд шууд цагтаа дээр очиж болоогүй юм бахтай. Хэрвээ очисон бол ингээд шадей гэдэг энэ охин амьд байж ах юм билүү гэж надад бодогдсон. За ингээд Максыг шүүх хурлаа хүлээж авах оронд шадейн гэрийнх нь охиндоо зориулаад маш том маршруулга маш том дурсгал хийгээд нэг сүмтэй ярьсан байсан байл та. Тэгсэн чинь тэр сүм рүү нь одоо маш олон муухай арьс өнгөний утгатай имэйл иржсэн. Мөн гэрийнхэн рүү ч гэсэн хэд хэдэн имэйл болон мессежүүд ирсэн. За хэдий тэгэж иржсэн ч гэсэн гэрийнхэн нь дурсгал болон оршуулга маш томоор хийж харин ч бүр шадейн нэрэн дээр Shaday's Foundation гэд алга болсон хар арьстай эмэгтэйчүүдэд тусалдаг ашигын бус байгууллага хүртэлс нээсэн. За ингээд Максийн шүүх хурал 2025 оны 5 дугаар сарын 25-нд эхэлсэн. Нодон жил. Тэгээд Макс болохоор өөрийгөө буруугүй гэж хэлснээс гадна Shadayн гэрийнхэнд яагаад алсан мөн толгой нь хаа байгаа болох эдрийг бол ерөөсөө таг нуугаад юу ч хэлэхгүй байсан. За тэгээд шүүх хуралд болохоор яллах тал Максийн утаснаас Shadayн хэд хэдэн зураг олсон. За нэг зурагт нь болохоор Shaday ухаангүй дээгүүрээ шалтан хөвтж яхад нь Макс ингээд баруун үхэн дээр нь гараа тавьсан зураг байсан. Тэгээд дараагийнхан зурган дээр нь хөхийг нь зүсэж аваад хатгцсан байгаа зураг байсан. Бүр ингээд цус мус олцсон. Угаасаа одоо ийм их нотлох баримт байгаа юм чинь яаж ч утсан Макс бол зүгээр эндээс гарна гэж байхгүй. За тэгээд Максийн өмгөөлөгч нь болохоор хэлэхдээ Shadayг олох гэж цагдаагийн хэлсэн маш их мөнгө зарсан гэж хэлсэн. Одоо би одоо энийг сонсчод тэр ямар хамаа байна. Хэдэн доллар зарсан нь ямар хамаатай ямар бүр ингээд юу зөндөө нотлох баримт байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь яах ч аргагүй болохоор шал өөр хүндлэнгийн юм гаргаж авсан юм уу яасан.
тэгжил удагдсан. За тэгээд ер нь маш их нотлох баримт байсны дээр нөгөө саарл малгайтай цамцнаас шадын цус болон дэнк олцсон. За тэгээд шүүхийн бүрэлдэхүүн бол ердөө 40 минут хуралдал Максыг бол буруутай гэж шийдсэн. За тэгээд шүүх хуралд бас нэгэн хүн ирсэн нь Макстай урд нь нэг удаа болцоонд гараад гэрт нь очсон эмэгтэй байсан. За тэгээд тэр эмэгтэй хэлэхдээ болохоор Макс өөрийг нь подол руу дагуулж орох гээд байхаар нь би үгүй гэж хэлсэн. Тэгээ бас гэрээхийн ард маш том нухад тавьсан байсныг би бас олж мэдсэн гэж хэлсэн. За тэгээ нөгөө нэг би подолноос цус олдчихсэн гэж хэлжсэн шүү дээ. Шадеихч биш, Максихч биш, аль альных нь биш. Тэгээ тэр цус бол одоо болтол хин гэдг нь мэддэхгүй байгаа мөлий. За тийм болохоор шүүхийн бүрэлдэхүүн буруутай гэж тогтоож иж тэр хүнийг насааран шоронд оруулж хорж иж хид хидэн эмхтэйг ингээд аварсан юм бэлээ. Бас нэг амар цуврал алуурчин төрхөөс бол хамгаалсан гэж хүмүүс ярьсан бэлээ. За тэгээд Макст бол шүүгч сая хэлсэн насаар нь хорох ялыг хизэж тэнцэнгээр гарч болохгүйгээр өгсөн. За тэгээд пицца газрынх нь ажилдаг байсан нөгөө газар нь штэ яг тэрнийх нь гадаа Шадей Робинсоны дурсгал зориулж маш том зургийг зурж тавьсан. За найз нөхөд болон цуг ажилдаг байсан хүмүүс гэрийнх нь Шадейг дурсалж хэлэхдээ маш сайхан сэтгэлтэй, ном унших дуртай, хоол их дуртай, ёстол хүн бүхний амьдралд нь наран болж исэн сайхан охиноо алтлаа гэж ярьдаг. Тэгээд 19 настай жоохон бахта маш балер эрэхтэй хүний гарт алуулсан. Тэгээд одоо болтол толгойг нь хаана байгааг нь хэлж өгөхгүй байх нэхэр өстө балер шижгийн гараагаад зтэй. Тэр Максийн ээж аав ч гэсэн хүүхдээр одоо шорон морон дээр нь очиж байгаа тэр үлдсэн цогцхааны тэр мэдэр гэж хэлж мэлж асууж масуудгүй юм уу? Яац хүмүүс байдаг үнэ нэр ёо. За тэгээд миний энэ дугаар дээр олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Та нар юу гэж бодож байна? Доор комментээр бичээрэй. Тэгээд өртний 7 хоногийн дугаар дээр зөндөө хүмүүс хөөрхөн олон гоё зөндөө комментууд бичсэн мэлээ. Баярлаа. Тэгээд коммент өргөлжлүүлээд бичээрэй. Би бүгдийг нь уншдээ шүү гэж хэлье. За тэгээд өнөөдрийн дугаар дээр болохоор жоохон ээрж мэрээд сонин ирсэн байж магадгүй. Би яг тэгдэг аахгүй. Хаяа ингээл айгу гайгүй ирчин. Тэгэл хаяада заримдаа 1-2 өдөр бүр ингээл юу ярих гээд байгаа вэ гээл толгой дотор бодож байгаа шал буруу ярьцдаг. Айгу баллаа. За тэгээд энэ түргээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Дараа 7 хоногийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. 줬다 제선 셔워